За 10 сарын 17-ны техник шинжлэх таахан төрөгч байна. За Евро USD тарагчаанд бидний өнгөрсөн баасан гарагт зурсан зураг маань тарагч байна. Эндээс дэшиг 38-50 гэсэн цаг эзэн хэрцгийн тухай ярьж исэн. Энийг сэтэлж гарч ирээд эргээд нэг удаа шалгасан байна. За яг энэ хоёр гурвалжингийн огтлцож байгаа цаг буюу мөн 61.8 гэж энд харагдаж байгаа 37.75 гэсэн цаг мөн энэ улаан шугам болох 50 moving average дээрээс ерөнхийдөө нэлийн хүчтэй саппорт үүссэн учраас дэш ойжээ 100 орчим пипер байгаад одоо евро долларын 38.60 хүрсэн байна. Одоо эндээс дахиад дэш харах юм бол 39.50 түүний дээр 40.00 гэсэн цаг байж байгаа. За ингээд тэмдэглэжээ. За 50 moving average-ийн азалтын өнцөг улам доошо унсаар байгаа. Энэ бол өсөлтийг бас нэг хүчтэй дэмжихгүй байна гэсэн үг. За унах юм бол 39.00-аас эргээд доошо одоо энэ өнөөдрийн хүчтэй цаг болох нийгэм цаг руу доошо ороод ирэх боломж өнөөдөр гарах баха. За долларын хувьд 4 цагаар зурсан түнэлийг доош нэг сэтлээ дэрэж дээшээ гарч ирээд эргээд дээрээс нь шалгачаад одоо 77.17 гэсэн орчим энш тавьж байна. За өчигдрийн энэ баасан гарагийн 50 орчим pp хөтөлбөр бол йений хувьд евро, австрал болоо фунтын эсрэг бүгдээрэн дээр нь ажиллагдсан. G20 уулзалтын үеэр Японы төв банкны Широкава ерөнхийлөгч үгэлээд даваа гарагт нэлээд хатуу арга хэмжээ авах болно гэсэн мэдээлэл аман интервенц хийсэн улмаас иймэрхүү хөдөлгөөн гарсан юм аа. За тэгээд даваа гараг бол одоо ингээд Европын зах зээл эхэлсэн байдлаар бол хөдөлгөөнгүй байна. За дараагийн бидний ярих сэдэв бол алт байна. Алт маань 1680 гэсэн ханш дээрээс ерөнхийдөө уналтыг бол 1630 руу унах боломжтой. Өсөлтийг одоо энэ өвн мөргсөн 1690 гэдгийг мөргөд 1700 гэдэг цэг рүү бол очих хэвээр энэ хоёрын аль нэгэн дээр огцом хөдөлгөөн үзүүлэх байхаа гэж бодож байна. За ерөөдөө өнөөдрийн шинжилгээ юм байна.